гисэртэй. Яг уу. За 1-2 сонсогдож байна уу? За Улаанбаатарчуудаа үргэлжлүүлээд орой мэндийг хүргэе. За энэ жилийн 2025 оны бүтээн байгуулалтын ажлууд за ерөнхийдөө хүйтний улирал ирж байгаа учраас ерөнхийдөө бол энэ жилийн төлөвлөгөөт ажлуудаа дуусгах төлөвлөгөөнд орж ийн. Хичээл сургууль эхэлсэн байж байгаа. Бас нөгөө хүдний ам наашиж хөхөрийн ам цаашилсан гэдэг утгаараа бас ажлуудаа ер нь бол энэ жилийнхаа төлөвлөгөөт ажлуудаа дуусгаж байна. Тэгээд Чимэлтэй дүүргийн 5 дугаар хороо гисэр сумын хажуутлын хэсгээр хүрэлцэж ирээд нисдэг машины замын эсрэг тал гэсэн үг. Одоо энэ чинь Улаанбаатар хотын явган зам солих ажлуудын нийт гүйцэтгэл 51% хүрээд байгаа буюу нийт 83,000 м2 ажлыг бол дуусгаад байгаа. Компаниудынхаа ээлжид бас уулзалтуудаа хийхээр компаниудынхаа төлөөллүүдийг бас дуусчаад байна. Ганц зэрэг дарга дэлгэрэнгүй бас харж агаад энэ жил ямар ажлуудыг хийгээд дуусгах ч та нэг зурган дээр харж агаад нэг тайлбарлаад ярьчих. Ийшээ харуулж агаад ярьчих. За ингээ сайхан барьж агаад манай. За инх тайвны өргөн чөлөө 4 хэсэгт хуваагдсан байгаа. За Бадраг хэмжээний компани 66 нийт ажлын 66% гүйцэтгэл хийгдсэн байж байна. За энэ хасагдах талбайгаа биднээс бол үлдээсэн байж байгаа. Солигдохгүй байгаа талбай. Солигдохгүй талбай. За хоёрдугаар хэсэг буюу Савбрагийн уулзраас баруун дөрвөн замын хэсгээр Таасаг компани 48% байгаа. Энэ бас зарим хэсэг дээр нь бол дулааны шугам ухсагч байгаа одоо холбоотойгоор хүлээгдэж байгаа тийм ажлууд бас байгаа. За 3 дугаар хэсэг буюу баруун дөрвөн замаас зүүн дөрвөн замын хэсгээр Санд өндөр компани гүйцэтгэж байна. 32% гүйцэтгэлтэй байна. За цагаан толгой нуур буюу 4-р хэсэг. Энэ болохоор зүүн дөрвөн замаас авчируудын ордны уулзар хүртэл энэ 93%-тэй байж байна. Бид энэ 7 ажлын шахалт дуусгаад ер нь бол комисс ажиллуулах 100% болчих юм байна шүү дээ. Хяналт шалгалтын газарт хөрвүүлнэ. За Их Монголын гудамж Олимпийн гудамжны хэсэг замын баруун талаар SSCT компани 90% гүйцэтгэл хийгээд дууссан байж байна. Бид энийг комисс ажиллуулах хүсэлтэд хөрвүүлсэн байж байгаа. Энийг комиссийг ажиллуулна. Скотын талбай орчин бас дууссан. Комиссийн хүсэлтэд хөрвүүлсэн байж байна. За Чингисийн өргөн чөлөөн дээр 4 хэсэг болгож гэрээт компаниуд байж байна. За энэ Чингисийн өргөн чөлөөний 1-р хэсгээр Яран гүрнээс Апогийн уулзар хүртэл хэсгээр бол шугам борооны усан шугам уялдуулаад ажлын гүйцэтгэл хүлээгж байгаа. Гэхдээ замын хойдлын хэсгээр бол одоо ажлууд хийж байна. Энийг бол хийгдэд одоо энэ 7 хоногийн орны эсрэлээд биднес нөө комисс ажиллуулах, хэсэгжиж ажиллуулах зохион байгуулалтын арга хэмжээ авах гэж байна. За юунаас Апогийн уулзраас юу хүртлээ? Түж уран хүртэл хэсгээр бол зарим хэсгүүд нь бол автомын үргэлжлэлийн шинжилгээтэй холбогдуулаад автомын гэрээт ажлын тоо хэмжээнд орж хийгдэхэр болж байгаа. Тэр нь болохоор Апогийн уулзраас тэмээд өгшөө нөгөө та өчтөр нөгөө нэг мэдээлэлтэй яхад бол тодорхой болсон байж. Тэгээд энэ Чингисийн мэлимик компаниг өсвөл одоо хийгдэх хэсгээр 69% төрсэн байж. Энэ ажил одоо Ачсан намын байрны тэмдэг хэсгийг хийгдээд дуусгахад бидээс хэсглээ комисс ажиллуулъя гэж байгаа. Энэ 7 хоногт бас ингээд ажиллах хэмжээнд төрсөн. Замын зүүн талын хэсгийг бол энэ жил огт хэвтүүлээгүй. Энэ бол эрхчил эхлэв. 7 сард гэрээнд байгуулах учраас эрхчил хийгдэхэр болж байгаа. За баг тойрол дээр их тойргийн хувьд бол за гэрээнүүд дандаа 6 сард байгуулагдаж ажиллаад эхэлсэн байж байгаа. Их тойргийн замын уртлын хэсгийг бол Чингэлтэй хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төв хийж байна. 20% гүйцэтгэлтэй. Төрөлх мөрөн компани замын хойдлыг хийж байгаа 25% гүйцэтгэлтэй байж байна. За баг тойргийн хувьд болохоор юуны замын хойдлын болохоор Санд Баян бэрх компани 50% гүйцэтгэлтэй хийж байгаа. За энэ бол нөгөө нэг хасагдах талбайнууд нь бол мэдээж нөгөө нэг анкарын гудамж гэдэг бизнес урдлын мэдээлэл өгч ирсэн мэт ярьсан. Тэгэхээр бас ингээд хийгдээд энэ жилийнх нь хүрээнд биднес хэсэгч комисс ажиллуулах зохион байгуулж байна. Дотор талын хэсгийг бол Чингэлтэй хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт хийсэн. 5% явж байгаа. Тийм. 25%. За Хэрмээдээ бол ажлаа дуусгаад хүсэлтэд гаргацсан байна. За ийм явцтай байж нийтдээ нэг 83,410 м2 талбай өнөөдрийн байдлаар бүрэн дуусаад хийгдээд байж байна. 50% гүйцэтгэлтэй. За эх жил бол дулааны улирал гэхээр эх дараагийн 50% гүйцэтгэл рүү бол орно гэж төлөвлөж байгаа. За энэ жил одоо манай хийж байгаа талбайнуудаас одоо тусна гүйцэтгэж манай компаниуд ирсэн байж байгаа гэдэг. Чингэлтэй дүүргээс юм байгаа лээ. Өөрөөр танилцуулчих. Чингэлтэй хөрөнгө оруулалтын бодлого дэмжигдөө хэрхээж Баатар мөх. За энэ дээр бол одоо манай их тойргийн хэсгээр бол 20-с 25% гүйцэтгэлтэй болчихсон явж байна. Одоо Баян бүрдийн тойргоос баруун дөрвөн зам хүртэлх одоо бүх талбай одоо тэгшлэгээний ажлууд одоо бэлэн болчихсон. Гэрэлтүүлгийн ажил дуусчихсан.
мэдээлэл холбооны ажилтан дуусчихсан. Одоо өнөөдөр нь одоо холболтуудаа хийгээд одоо холбоодоо холбоо шийдлэгээ орж ирнэ ч гэсэн ингээд өнөөдөр нь бол ерөнхийдөө мэдээлэл холбооны ажил дуусчихгод маргааш өглөөнөөс зам талбайгаа цохоод эхлээд бол бэлэн явган боржуураа ингээд суулгаад эхлээ явж байна. Явган боржуураа автын боржууртаа. За энэ дээр нэг хүндрэл гарсан энэ маргац центрийн үрдлэг EC паркинг Улаанбаатарын хөгжлийн корпорацтай байгуулсан нийслэлтэй нөгөө байгуулсан 8 байршлын нэг. Яг энэ дээр одоо өнөөдөр уг нь бол хавтангаа тавиад явах байсан боловч одоо тухайн EC паркийн одоо инженер залуу манай одоо ажлыг зогсоох шаардлагатай манайх нийслэлтэй одоо гэрээтэй гээд энэ одоо яг автозамыг одоо зөвсөв тавьж одоо автын боржуур тавих солих энэ ажлыг бол одоо ингээд зогсоочгсон явж байгаа. Энэ ажлыг одоо өнөөдөр яатсан байсан бол одоо бас нэг 100 орчим метр квадратыг одоо цохоод гаргачих байлаа. Өнөө шин гэхэд бол энэ асуудлыг одоо бас нэгдүгээр орлогч ирсэн байгаа дээр ингээд өнөөдөртөө шийдэд өгчих юм бол маргааш бол манайх энэ орчмын одоо нэг 400 орчим метр квадрат талбайг бол маргааш өдөрт нь бол гаргах бэлэн болсон. Тэгээ би одоо ингээд хэлсэн шүү дээ хам билээ. Баатар мөнх те тогтчлтын хэлсэн дарга болоо. Баатар мөнх дарга одоо ингээд шууд өндөс хийгээ заяа. Одоо угаасаа Улаанбаатар хот чинь явган үний зам хүртээмж нэг номерт. Тэгэхээр явган үний замаа тэргүүндээ тавиад байна. Парк хийж байгаа компани төлөвлөлтийг хараад зогсоол хийж байгаа компанийг бууруулад тодорхой хэмжээндээ бууруулад явчих. Тэгэхээр та өнөөдрөөс нэгдүгээр орлогч хийсэн гээд энэ ажлаа шууд одоо хүлээсэн гэрээний үүргийнхэн дагуу шууд хийгээ. Энд дээр ерөөсөө зогсох уудах юм байхгүй. Тэгээ одоо би хэлж байгаа. Би манай компани төлөөллүүд ирсэн байж байгаа те. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын инженерүүд бас наашиж. Одоо Улаанбаатарын хэмжээнд дахиж хуулалт хийхгүй энэ жилийн ажлуудаа одоо байгаа газруудаа ингээд дуусгана. Одоо дуусгаад хэсэгчлээд улсын комисс хүлээд гэж ажлуудаа ганцаар дараа. Нэгдүгээр асуудал. Хоёрдугаар асуудал дулааны шугам болоо үйлчлэлийн бэлтгэл ажил Улаанбаатарын хэмжээнд одоо нэг 85% тавьж байгаа. Үүний хэмжээнд бас 20 хэдэн байршлууд дээр дулааны шугам болоо солих цэвэр усны бас зарим ажлууд явж байгаа шугам болооны. Тэгэхээр энэ ажлуудыг дуусны араас тавих одоо явган замууд байж байгаа. Дээрэс нь геодын зуршлын барилга байгууламжийн мянган шугам борооны ус одоо үерийн ус зайлуулах шугам болооны ажлууд хийж байгаа. Үүний араас хийгдэх хэсэг нь талбай байгаа. Энэ ажлуудыг бол одоо тэр үйлчлэлийн бэлтгэл ажил шугам болоо ажил дуусны араас явган үний замыг нөхөж гадаргуудыг хийн. Бусад байршлууд дээр одоо дахиж хуулт хийхгүй өнөө маргааштай ингээд дуусгана. За би хэдүүлээ одоо өнөөдөр ингээд зарим байрлууд дээр явж юу шалгахаар байж байгаа. Замуудын чанар шалгаа тэгээд манай гүйцэтгэгч компаниудын чанарыг шалгаад улсын комиссд хэсэгчилж хүлээж аваад гэрээгээ дүгнэх ажил руу орох хэрэгтэй. Тэгээд энэ хувийн эрчнүүдийнхаа бас гэрээгээ хэсэгчилж хагаад тэр төлбөр мөнгөний асуудлыг шийдэж өгөөд ингээд аль алтаа дэмжлэгтэй явах хэрэгтэй. Чингэлтэй хөрөнгө оруулалтын газар дахиж хуулт хийхгүй одоо багаар ажиллаа дуусгаад энэ хэсгийг та өнөө маргааш хуудсан газруудаа яалтаа гүйцэх хэрэгтэй байж байгаа. Төрөлх мөрөнгөөс та явж байгаа тийм билээ. Танаар ч одоо хуулсан газар чи хэрэг байна. Энэ замыг хойдол явж байгаа лөө. Тийм баруун дөрвөн зам. Хуулсан байгаа. Одоо нэмж хуулахгүй хуулсан байгаа газар хэдийн хугацаанд дуусгая. Одоо 15 хоногт төлөвлөл ажиллаж байна. 30 60 нэмээд. Ягаад ийм их хэмжээний газар хуулсан байгаа вэ? 15. Би нөгөө суугчлаа, холбооны суугчлаа хийсэн. Аха. Хариуцж байгаа инженер та ойлоо. Хариуцж байгаа инженерийн хөрөнгө оруулалтаас ярьж байгаа. Манай отгон төгсгөө. Отгон төгсөө эднийхийг одоо нэмж хуулуулахгүйгээр байгаа газруудын тэгээ шууд дуусгаад хэлгүүлээд дуусгаад. Тэгээ та яриа тохирцсон. хурдан дуусгах хэрэгтэй. 15 хоног гэдэг оройтох гэдэг. Хүүтний удирдал руу орох гэдэг. Тэгээ улсын комисс руу хүлээлгэж өгмөр. Тэрийг бол хяналтын газартайгаа яриа. Чанарцаа хийгээ тий. За одоо алтан гэрэл менежер хаашаа явах вэ? Одоо байрлуудаар аль замуудыг үзье. Энийг ойлгосон тий. Ойлгосон. Ингээд дуусгана. Энэ танах хийж байгаа тий. Тийм манайх хийж. Энийг үзчихээ дараа юу болчих юм бэ? 14 сая энэ зүүн дөрвөн замаас баруун дөрвөн зам хэсэг нь хэсэл хийж байгаа. Тий, эдээс хэсгээд хараадах. Тэгээд алтан гэрэл менежер зөвхөн хаашаа явах вэ? Чанар шалгалт явах гэсэн. Эдээ яваа. Тэгээд цаашаа 11 дөрөв хоол явах вэ? За хэдүүл явах уу? Эднийхээ очиод үтчихэ. Хаагур байна. Та чи юм билээ захирлын төрөл мөрөнд. Үлзийбаатар захирал. За чи хэдүүлээ бас гарцгаагуур байгаа лээ. За нэг түр юу яаж байгаа? Танах чи энэ дээр удаад байсан асуудлууд нь нөгөө замын сэтэлгээ тэг кабелийн шугам Гарцсан дээр одоо сэтгэлгээний зөвшөөрлөө аваад бүх мэдээлэлээ тараагаад өгсөн байгаа юм гэсэн. Тэгээд нөгөө өдөр талбан тушаалтнуудаа яриад бүх юмгаа мэдээлэлээ өгөөд төгссөн. Одоо тэгээд дийшээгээ
замаа тавиал явж байна. Хажуу талын боржируудаа бол тавьсан юм байна шүү Энд ороо дээ. Хийцэн тий. Тэгээ одоо ингээ нөгөө аргачлалынхаа дагуу ингээ дайргаад ивсэл хэмжүүлээд тэгээл багсрамал дээрээ чулуугаа наагаа явж байгаа. 15 хоног гэж удаанмааргүй байна ч 10 сар гаргамааргүй шүү дээ. Хүүтэр чинь. Тэгээ эх жилийнхаа үргэлжлүүлэх ажлуудаа танах чинь энэ жил хэдэн үеийн гүйцэтгэлээр үзэхсээр байна. Энэ жил одоо бид 6,000 квадратыг хийж байна. Тэгэл одоо баруун 400 ороод Дуусгаар байна. дуусгах ажлын ажил. Одоо 4,000 гаруй квадратыг наачаад. Одоо ийшээ Хэдэн үеийн гүйцэтгэлтэй өрөө зогсохоор байна энэ жил. Энэ жил нийт гэрээний дүнгээр бид чинь 12,000. Тэгэхээр 6,000 нийт 50% нөлөө. дээрээс нөгөө ажил руудаа холбооны суугчлал цэцлэх бус юмнуудаа орохоор бас маань тэр ажил рууд маань бас өндөө орох хэрэгтэй. Яг чулууны квадратаар бол 50% гэсэн үг. Дид үзэн ажиллаа нэмвэл бас гэрээний харин. Маргааш мэдээлэлтэй шууд нөгөө барилгын коллежийн хэсгээр нэг баригад нэмж оруулах. Одоо ер нь 4 байргаад ажиллаж байгаа маа дээр. Аха. Тэгээ орой шөнийн цагаар дандаа нөгөө хуултаа хийгээд дүүргүүдэд шөнийн цагаар нь аж ахуй шаанд хавтангаа хүлээлгэж өгвөл өдрийн 15 цагаар бол хоног тэгж сунах боломжгүй. 7 хоног ажиллаа гүйцэтгээ тэгээд хуулцсан байгаа эсвэл юм аа гэж дуусгав. Би та яг бол засаг дарга бол маш сайн дэмжиж байгаа шүү дээ. Төсөн мөнгө нь хөрхөө болсон, норм үн шилжигдсэн гэж шинжилж байгаа юмуд дээр. Юм учраас 7 хоногийн дотор дуусгах. Ганцаар дарга ер нь одоо ингээд өнөөдрөөс хойш нэг ч хуулт байхгүй, ажлуудаа шахаад дуусгаад энэ жил энэ төр хуул шин талбай гарах ажлыг бол захиалагчийн ялалтайгаа тохирцсон байгаа. Мэдээлэл өгөө за энэ жил энэ хүртэл хийнэ гэдэг Тэгээ улсын комиссуудын бүгдийг ажиллуулаад чанарын ялалтаа хийгээд хялтуудыг шалгаж яваад тодорхой байршлууд дээр улсын комисс ажил хуульдын тал байр дээр би өөрөө 3-1 байршил дээр тэгээ хамт явж хөдөлсөн байгаа газруудад. Тэгээ манай компани захирлууд өөрсдөө наана явж тоглолттой эсгүүдээ үзэх хэрэгтэй. Тэгээд тоглолтгүй болгоод юмудаа засаад улсын комисстой асуудгүй ажлуудаа хүлээлгэж өгөө. Тэгээд гэрээгээ дүгнээд хэсэгчлэлт дүгнээд гэрээг хаах хэрэгтэй шүү дээ. За бусад компани захирлуудаас өөр асуудлууд байлаа. Өшөө хэн ирсэн байгаа тань чи? Ганцаар дарга Хоёр компани, хоёр байгууллагын төлөөлөл. За одоо Шингэлтэй юу хоёрыг уу? Шингэлтэй төлөвлөгөө хоёр их тойруудыг хийж байгаа учраас тэр хоёрыг л дутсан. Тэгээд одоо нөгөө нэг зүүн дөрвөн замаас баруун дөрвөн зам дээр замын хойдлын хэсгээр зочих хөдөлгөөн ихтэй хэсгээр нөгөө ажил хийгдэж байгаа. Тэрэн дээр бас очиж гэж хэлсэн гэж. За иргэдтэй гээд бас хэлэхэд бас хэсэг нэг 2-7 хоногийн өмнө сошиал ертөнцид зарим худал мэдээлэлүүд явсан. Тэрэн дээр бол би тухайн үед нь тайлбар өгсөн. Бид нар бол зүгээр байгаа эсгүүдийг бол ерөөсөө солихгүй байж байгаа. Харин манай компаниудыг чулуу материалаа татаж авчрах гад зарим байрлалууд дээр бол чулуу материалуудаа байршуулсныг бол солих чинь гэж андуурсан байлаа. А дээрэс нь бол одоо Скватрын талбай тойрсон баг тойрог хийгдсэн эсгүүд бол үнэхээр чанартай сайн болж байгаа. Одоо ингээд хүүтрээд ирэхээр бас халтаргаа гудгааны цан зохих асуудлууд бол яг барцартайгаа чулуун дээр бол хацсангүй баг халтрах гэдэг асуудлыг бол бас иргэд манд харахаа гэж бодож байна. Тэгээд энэ жил одоо Путины ам наашилж Хөхүүрийн ам цаашилсан байна. Улаанбаатар хотын маань авцааны ажлуудын гүйцэтгэл 90% гарсан. Борооны ус зайлуулах өрөөс хамгаалтын ажлын гүйцэтгэл бас 90% 95%-аас дээш. Өвчтийн бэлтгэл ажил бол 85% хүрсэн. Өнөөдрийн байдлаар явж байгаа явган замын ажлыг бол энэ жил одоо нийт солих талбайхаа 50% гүйцэтгэлээр хүргээд бол ажлуудаа дуусаад эх жил 4 сараас бол үргэлжлүүлэхээр төлөвлөөд ингээд 2025 оны дулааны удирдлагын одоо явган зам, авто зам, өрийн усны одоо борооноос зайлуулах шинжилгээ ажлуудыг бол ингээд гүйцэтгэлийг бол уусгах тийш хандаад ингээд төлөвлөөд ажиллаж байна. Дээрээс нь Улаанбаатар хотод хийгдэж байгаа бас энэ бусад байгууллагууд, яамдуудын ажлууд бас мэдээ төгшөлтөй хүндрэлтэй асуудлууд одоо болж байгаа. Би бас түрүүн сая хаан уул дүүрэг дээр очлоо. Хувийн аж ахуйн нэгжүүд маань бас зарим байдал дээр иргэдээ хүндлээд нийтийн эдбэр газрыг бас чөлөөлж өгөх шаардлагатай байна. Зөвшөөрлгүйгээр барилгын ажил эхсүүлэхийг бол зөвшөөрөхгүй. Энэ дээр бол иргэдийнхээ талд байж хатуу байр сууриа илэрхийлж болол тэмцэнэ. Одоо энэ Улаанбаатар хотод бас сүүлийн үед энэ хувийн ишил байгууллагуудад зөвшөөрлгүй барилга эхлүүлэх ажлууд бас хэтэрж байна. Үүн дээр бас цаашид хуулийн санд оруулж энэ хувийн аж ахуйн нэгжүүд зөвшөөрлгүй дур мэдэж нийтийн эдбэр газар дээр өргөтгөл барьдаг барилгын ажил эхлүүлдэг ажил дээр бол хуулийн одоо санкцыг чангаруулах ажлыг бол бас санаачиж их хурлд бол өргөн дэвшүүлнэ гэж бас хэлэхээр байна. Ийм учраас бас манай иргэд маань бас ухамсартай байж хувийн аж ахуйн нэгжүүд маань нийтийн эдбэр газар руу битгий орооч байна. Улаанбаатар ч бас ширэнгэн одоо цементээр дүүрсэн одоо цементийн ширэнг болж дууслаа гэж бас хэлмээр байна. Бидэд одоо нийтийн эдбэр газар, ногоон талбай, сургууль цэцэрлэг, явган үний зам, хүртэвчлээ Улаанбаатар одоо
биелүүлэх одоо ногоон байгууламж илүү хэрэгтэй байна. Бид нэр Улаанбаатар хотод анх удаа урт цагаан гэдэг аимшиг газар байсныг чөлөөж залуучуудын гоё парк, доороо 109 машины одоо байгууламжтай байгууламж олгосон. Одоо нийслэлийн засаг дарга Нямбатар даргын менежментийн багийн бидний зүгээс бол одоо нийтийн эдэлбэр газар, ногоон байгууламж, хүүркийн парка нэмэх гээд байдаг. Тэгэхэд одоо хувийн аж ахуй нэгжүүд манаас сүүлийн бас эдгээр ур зоргоороо ажиллаж байгаа байгууллагууд бас байгаа гэж хэлмээр шүү. Тэгэхээр энэ дээр бас төр төмөр нүрээ харуулнаа гэж одоо сануулж хэлье. Энэ асуудалтай тууштай тэмцэнэ. За ингээд дуусгач.